За тэгээ студид чөлөөт уран бүтээлч байгаль жангаа авъя. За сайн байна уу? Голдоос учрээ. За микрофоноо зүгээд. Та чивчээ зүгээд микрофон баг зэрэг өөртөө ойртуулад за. Тийм ээ. За тийм микрофон ойртуулчихвал. За танд өглөөний мэндийг хүргэе. Бидний урилгыг хүлээн авсанд их баярлалаа. Тэгээд өөрийгөө танилцуулаад хэдүүлээ ярианд оръё. За энэ иймэг хатгаад талтгаа. За. Зүр. За тий. За болчихно. Өнөөдрийн мэндийг хүргэе. Жоо сандраад талдгүй. За зүгээр. Нэвтрүүлэгт анхудаа л орж үзэж байна. За таны өглөө яаж эхэлж байна? Өглөөг ер нь хэрхэн яаж эхлүүлдэг вэ? Өдөр тутмын амьдралтаа бол дасгал хийгээд өглөөг ер нь ирч хүчтэй л эхлүүлдэг те. Эрүүл амьдралын хэм маягыг баримталдаг. Бид нөгөө нэг сүүлийн үед уран бүтээлийн талаар хөдөлгөөн ярилцах байгаа. Ялангуяа захин орчинд олон нөгөө сайхан бичлэг орох болсон. Тэгээд таны уран бүтээлтэй холбоотойгоор яриагаа эхлүүлэе гэж бодлоо. Тэгээд өөрөө яг ямар мэрэгчлээ хүн бэ? Бас хизэнээс яг ийм уран бүтээл бас хийж эхэлсэн болоо. Би ер нь л бол нөгөө багаасаа сонирхолтой зураг зурдаг байсан. Маань болохоор мэрэгжлийн уран зураач. Тэгээ ер нь багаасаа урлагтай их ойрхон өссөн хүн л те. Тэгээд хоёр хөөхөн хүүтэй болоод тэгээ гэртээ сунгаа нөгөө хоббигоо хөгжүүлээд явсан байхгүй юу? Тгийх зураа ингээд хөгцөөр агаад саяхан л хүмүүстэй амар хүрээд ер нь бол вайрал болсон баггүй юу бичлэгүүд. Тэгээ тэрнээс өмнө бол зөвхөн хоббигоороо эхэлчихсэн. Тэгээд нөгөө яг миний үндсэн мэргэжил маань болохоор бизнес менежмент ер нь ингээд шал өөр чиглэлтэй зөвхөн хоббигоороо л явдаг. Одоо ингээд энэ бурхны бүтээл ихэвчлэн нь бол бурхны бүтээл хөргүүд байдаг гэж анзаарсан. Тэгээ энэ болохоор ямар учиртай? Ихэвчлэн жилдээ яг бүх төрлийн зураг зурх туртай. Тэгээ сүүлийн үед хүмүүс нөгөө бурхны хөрөг нь үнэхээр гоё юмаа гэж захиалга их аваад яалч хүний сүүлийн үед гаргаж байгаа бүтээлүүд маань бурхны шинжтэй болоод байгаа болохоор л нөгөө бичлэгүүд сүүлийн тэрүүгээр нь илүү мэдээд байна тийм ээ. Анхны уран бүтээл хизээ байсан бэ? Аав нь яг зурдаг байсан гэж штэ. Тэгэхээр аав нь бас ямар төрлөөр зураг уран бүтээл хийдэг байсан бэ? Тэгээд бас анхны уран бүтээлээсээ тэр мэдрэмжээсээ хуваалцвал хийжсэн. Анхандаа бол тэгэл янз бүр юм зурдаг гэсэн дөө хөрөг мөрөг гэл оролдоол ер нь одоо болохоор яг тогтсон бас яг тийм чиглэл ахгүй. Гэтэ ер нь миний үндсэн одоо зорилго болохоор урлаг уран зураг гэдэг маань хүний нөгөө зургийг аваад ч юм уу одоо ингээ эвлүүлээд гаргачих чадахгүй тийм нөгөө уран төсөөллийг бий болгож одоо тэр гоё канвас одоо цаасан дээр буулгавал одоо илүү гоё гэж боддог байхгүй юу? Тэгэхгүй ингээл яг хуулбарлаж зурах ч юм уу нэг тиймэрхүү юм дээр нэг тийм сонирхол татахгүй. Тэгээ маань болохоор реалист уран бүтээлч одоо ч гэсэн бүтээлээ гаргаа явдаг л та. Гэрийнх нь хэрхэн яаж хүлээж авдаг вэ? Үнэхээр бас гоё санагддаг баха тийм. Өөрөө бол бизнес менежмент гээд өөр мэрэгчлэлтэй байдаг. Тэгээд хажуугаар нь бас ийм гоё оюуны тэгээд дээр нь бас ийм гоё урлаг уран сайхантай холбоотой бүтээл гаргана гэдэг бол их сайхан мэдрэмж хэл та. Ер нь бол гэр бүлээр дотны хүмүүс их л сайхан л хүлээж авдаг шүү дээ. Ста мундаг шүү гоё шүү. Яаж ингэ зурдаг байна аа авьяастай шүү гэл ер нь сайн л талаараа тий. Хамгийн анхны захиалгач гэх юм уу тий хизээ байсан бэ? Тэрний бас их санахгүй байна. Тэгэл багаасаа нөгөө одоо хүний хөрөг зурвал бас ингэ яг захиалга гэхгүй чинь нөгөө нэг гарын бэлэг гээл тий гарын мөнгө зүрх хөргөөгөл тийм аягаар л явдаг гэсэн. Тэгээ сая болохоор дэлгэцэн дээр бас таны бүтээлүүдээс гарлаа л да. Тэгээд ер нь бол дан ганц бас бурхны урд бүтээл гэлтгүү төрөл бүрийн тэгээд амтны байгаль амтны зураг бас гарч ирж байна. Тэгээ одоо миний нүүрэн дээр бол бас 90 гоолтой тий. Тэгээ эдгээр зургуудыг зурхад одоо санаа сэдвээ яаж болдог вэ? За би өөрөө
одоо намайг байгалчин гэдэг. Тэгээ ер нь юм байгалийн юмд л их дуртай л да. Тэгээд байгалаараа өөрөөрөө байгаа одоо тийм гоо үзэсгэлэн нэг тийм юмд л их татагддаг. Тэгээд ерөнхийдөө бол байгалийн жоох өнгө айсан дээр нэг тийм гоё чимэг оруулаад арай нэг гоё өөр өвөрмөц олгож л тийм бүтээх дуртай. Тийм тэгээ сэтлүүд нь яг ингээл дуртай юмнуудаа л би нэг энийг ингээд чадах болов гэл ингээд турсаж үзээр байгаа л ер нь хөгжөөл ирсэн. Одоо зураг зурна, уран зураг зурна. За дээр нь одоо хүрэг зураг гэл олон янз байна л да. Тэгээ сүүлд бол манай байгальжингийн нөгөө ногоон дээрх бурхтын одоо энэ зураг бол нэлээд ингэж одоо сая хэлж шүү дээ тийм вайрал болсон гэж. Тэгэхээр энэ санаагаа бас хизээ авч ив. Дээр нь зурагтаа бас бурхныг урлан зурна, ногоон дээр ихийг бүтээн зурна гэдэг бол бас өөр асуудал байдаг байх л та. Тэгэхээр энэ талаар бас ярил тийм ээ. Анх болохоор нөгөө хүүхдтэй болоод нөгөө нэг их хүн болохоор ч ингээл ямар гоё юм бэ гээл те. Ерөнхийдөө тиймэрхүү гоё комент фейсбુક дээр идэг зураг одоо тийм дарихийн тухай тиймэрхүү юм уншиж байгаад ингээ ямар гоё юм бэ. Өөртөө би нэг юм ингээд хийгээд ингээ дандаа хараад сэтгэлээ баясгал ямар бол гээл нэг өөртөө хамгийн анх ингээд нэг гоё цэцгэн дэлбэтэй дарих бүтээж ирсэн байхгүй. Тэгээд ер нь хараад ингээл байх туртай. Тэгээд тэрнээс үүдээд одоо найз нөхөд ах トゥ сад маань ингээл надаа нэг ингээд өчөөж гэсээр хагаад хөгцөөр хагаад энэ хүртэл явцсан. Тэгээд ерөнхийдөө бол өөрөө анх одоо урлагтаа хуучны нөгөө нэг юм уламжлалт зураглал лээдээ штэ. Тэрнээс арай гоё ивдээд одоо миний төсөөллөөр те тэр дарих дагна гэдэг бол ийм л үзэсгэлэн гоо тийм төгс төгөлдөр байдаг байх гэж л би одоо буулгасан. Гэтэ нөгөө талаараа бол мэрэгчлийн хүмүүсийн хувьд одоо бурхтыг яг нөгөө тэг хэмжээсээр зурдаг тийм бас ёс жаяг байгаад байгаа. Тэг яг тэрнийг бас би бас судалсан. Тэгээд тэр нь болохоор хүн болгон одоо бурхтыг бас бүтээдгүү. Тэг хүн болгон бүтээгээд ирүүл нөгөө юм чи утгаа алдчихтэй штэ. Тийм болохоор тийм хим хэмжээс гэж юм одоо шүүлтүр тавьж байгаа ах л гэж бодсон л доо. Тэгээд тэрнийг бас судлаа зөвлөгөө аваад явж байгаа давхар. Тэгээд бас арай бас утгыг алдуулахгүй юмнуудаа маш зөвөр шингээгээд явж байгаа. Яг гоо нөгөө өнгө айс нь арай өөр болж эхэлж байгаа л та хуучны хэм маягаасаа. Тэгэхээр зарим нэг одоо шашинлагч юм уу те тийм яг мэрэгжлийн хүмүүс нь жоохон шүүмжлэх талаас их байгаа. Гэтэ яг шүүмжлээ хүлээж аваа явж байгаа. Мэдээж би нөгөө мэрэгжлийн бос шүү дээ. Тэгээ тийм болохоор. Тийм баха. Бас яг ингээд нүдчгээ тийм үү те яг маш одоо олон бас нэг зүйлүүд байдаг л маш олон зүйл байгаа л да. Энд чинь бурхан одоо бүтээн гэдэг чинь бас хин үний хийх зүйл бас биш л те тийм ээ. Хэрэг хугацаа бас шаарддаг. Тийм хэрэг хугацаа тийм шаарддаг бол тийм яг нөө тийм нэлээ хийцлэл сайтай байл та. Жижиг зураг дээр бол 1-7 хоног, том зураг дээр бол 7-аас 14 хоног. Нөгөө талбай томтой болохоор нөгөө хийгаар ихсэн тэгэл цаг их орд юм уу. Тэгээ бас чөлөөтэй сайхан суугаад идэг шажгаар нөгөө гэр бүл өрөөгдөг. Тийм шүү дээ. Тэрний хажуугаар амжилт болохоор. Нэлээ хугацаа шаарддаг юм шүү дээ. Гэтэ ингээд яг юм бөөрөн хий тэгээд жааз нь гэх үү одоо энэ яг зураглалны юм бөөрөн хий тэгээд доор бас нэг юм гоё юм чимэглэлтэй байгаад байсан. Зүудний маш гоё таалагдадсан л да. Нэг юм цаанаа л нэг юм өөрмөц юм шиг те нэг юм дахин давтагдчихгүй нэг тийм гоё мэдрэмжийг өгч исэн. Энэ талаар бас ирэл. Ер нь л ингээл жааз зураг ингээл жазтай дөрүүлж юм дээ шүү дээ. Би ерөнхийдөө анх ингээл хөгжүүлж эхэлж байхдаа юм дугуй канвасын дээр зурх амар туртайсан хгүй. Тэгээд бурхнаа ингээд яг чимэглэхийн тулд бас дөрвөлжин биш дугуй байвал амар тохиромжтой санагдаад тэгээд өөрөөс юм гоё чамин юм дуртай хүн угаасаа л ингээл гэлтгансан гоё юм харахаараа ингээл гоё л эдэг шүү дээ. Тэгээд тэрнийг яаж оруулах уу гээл тэгээд ер нь материал ингээл багаар судалсаар агаал тэр нь ингээ хөгжөөл тэгэл нэг гоё зогцоол нэг өнөөгийн үр дүн төрсөн дээ. Нийтлэр хүмүүс одоо яг юуг хамгийн их захиалга өгч байна. Дийлийнх нь бол монголчууд ногоон дээр их шүтдэг юм билээ. Ногоон дээр их маань яалтчгүй нөгөө бүх дарихуудын их одоо бүхнийг хамгаалдаг л тийм их юм билээ.
Гэхдээ нөгөө одоо ногоон дээр их чинь хин одоо ингээд янз бүрийн зүйлт гэдэг юм уу тийм эд хэрэгсэл за доороос ингээд ямар үлээ бас нэг амтан байдаг ч гэдэг юм уу тийм тэдгээр шинж тэмдэг нь бол манай байгальжингийн зурган дээр байдаг болов байгаа. Тэрнийг яг оруулдаг маа миний яг үндсэн нөгөө анх эхэлжсэн зорилго нь болохоор яг тэр дээр гоё юм дайр ихүүд байгаа. Тэгээд гоё юм чимэглэлтэй одоо хүн харахад эмэгтэй хүн ингээ харахад сэтгэл нь баясдаг тий. Тэгэж л эхэлжсэн болохоор тэгтээ сүүлийн үед одоо бас юу нь байх хэвтэй тийм одоо урт нас ингээд гэр орондоо бүр яг ингээ тахтаггүй одоо бурхан бол ингээ заавал урдаа тахилтай байх хэвтэй ч юм уу. Тэгэл ер нь нас мэргэжлийн төвшин судлаа зөвлөгөө аваад бас уралж эхэлж байгаа л та. Бүр уламжлал сайжраад байгаа байх нь шүү дээ тийм. Үнэхээр гоё яригдж байна. Тэгээд би бас миний нөгөө зүрхэн бурхан гэж бас байдаг шүү дээ. Минийх болохоор бас ногоон дээр их гэж явдгийн. Тэгээд дари дудари сухаа гэдэг тийм ээ. Баг байхад нөгөө охин хөхт толгонд л нөгөө ээж нар нь заадаг гэсэн. Надад ч бас манай эмээ маань зааж өгдөг. Ер нь өөр сонирхол хобби юу байна? Бас аялах дуртай гэж байсан. Аяллаа тухаас хэдүүлээ яривал тийм ээ. Аялах нөгөө сүүлийн үед яг нэг ууланд гарах дээр л жоохон дуртай болоод гэж бүр ингээ хоббироод бүр ингээ дондчдгийм билээ. Ийшээс гаруун сар тэгэл тийшээс гаруун тэг хэрэгслээ ингээ цоглуулж бүр ингээ донтож нэг хэсэг явсан юм аа. Тэгээд саяхнаас бас арай гайгүй болчихно. Нэг хэсэг ер нь жоохон дондтын төвшин гарсан байна шүү дээ. Ингээ байнга фото. Тэгдэг шүү. Тэгтээ. Би бас нэг гэртээ нэг юм цэцэг авах гад тэгээ бас дондтын төвшөнд ороод тэгээд юм л болол нөгөө нэг цэцэгнүүдээ боно. Айгу хэцүү байд юм билээ шүү тэгэж дондохоор. Яс яг цэцэгэн дондчих. Тийм үү. Тэгээд одоо ер нь ууланд гарч ийн үү? Одоо ойр тайр жоохон зам муутай нөө тэгээд одоо нөгөө захиалгуудаа жоохон ингэ системчлээд одоо бас туслах жоохон хүм аваад бас тэгээд нөгөө дээрээс нь зөвлөгөө аваад илүү сайжруулж байгаа болохоор цаг хугацаа их ороод одоо ганцхан ингээл зураг зурхаас илүүтэй бас хажуугаар нь өөрөө хөгжүүлэх цаг заав гэл ингээл зөндөөл менежмент хийх асуудал их байгаа юм л да. Тэгээд тэр зөвлөлүүд дээр анхаарад ерөнхийдөө яг чөлөө цагийн тасглаа жоохон орхитуулаад уул нь гарахаас жоохон орхитуулсан л. Уул нь яг нөгөө улаан навчтай үед л гармаар юм даа ч одоо өнгөрчих шиг боллоо дараа жил. Ууланд гарах бас хүмүүс үнэхээр хоббитой хүмүүс маш их байд юм билээ. Юу нь гоё байдаг вэ байгальжингийн хувьд? Эсвэл байгальтай илүү холбоотой байгальжин гэдэг нэртэй болохоор байгальтай холбоотой бүх юм руу яваад байна. Магадгүй бас ингээд байгальтай ойрхон болонгууд ингээд сэтгэл дүүрээд ингээд миний нөгөө энерги гэх юм уу одоо зүрх сэтгэл ингээл цэнэглэл хитчдэг байхгүй юу. Тэгээд бас хол ахаар хитрхи нэг би нэг хүн биш болоод байгаа юм шиг те одоо нэг тэр яг амьдралын яг мөн чанараасаа тасраад байгаа юм шиг нэг хитрхи одоо юм их одоо хотод ч одоо хэцүү идэг штэ хүн чинь тэгэл заримдаа тэрнээс ингээ харахаар үнэхээр ингээл тайвшрал гоё идэгөө тэр мэдрэмжинд бол дуртай бас дондцсон байдаг хөө 100 бол ерөөсөө өөр өвчөө аваад гарах нь штэ. За бай хандуудаа гэдэг. Зураг морог байхгүй шүү. Ер нь хэрэглэгчдээс одоо ингээл үйлчлүүлэгчдээс авч исэн хамгийн гоё урмын үг юу байсан бэ? Их тийм гоё сэтгэл одоо нэг сайхан сэрэгтэл бас нэг гоё магтаал хэлдэг бас хүмүүс байдаг шүү тийм. Би бас өөрөө нөгөө зураг уралчаад араас нөгөө ерөөлөлж өгөх амар дуртай. Одоо ингээл одоо бүтээл маань байлаа гэхэд одоо мөнгө аяга найлаа гэхэд ерөөл маань миний одоо хадагч юм шиг те нэг тэгж гоё ингээд ерөөлөөр өгвөл одоо бас бурхны зурагч чинь бас ариун цагаан тийм гоё зүйлийг ингээд цагаан сэтгэлээр би биэндээ өгөлцөж авалцуулаас хаашаастаа цаашдаа тэр үндэ ч одоо гоё илүү ээлтэй цагаан гигэм байд юм болоо гэж бас боддог байхгүй. Тэгээд хүмүүс маань ч бас ингээд хүлээж авахта үнэхээр гоё хүлээж авдаг. Маш их баярлаа. Яста нэрээ төсөөс нөөс гоё болсон байна гэл зөндөө гоё өгнөд хэлчихсэн. Тэгэл дээшээ залгаал тавьж байгаа тийм гэрийнхаа хойморт хамгийн одоо байж болох сайхан газраа л дээдлэл тавьж байгаа шүү дээ. Би нэг уран бүтээлч юм бол бас асуумаар гэдэг үг өгдөг байхгүй. Тэр нөө хүмүүс чинь ингэдэг шүү дээ уран бүтээлч хийгс үедээ хийдэг хүмүүс байгаад идэг те. Зөв шууд хийгээд. Нөгөөх нь болохоор онгодоо хүлээгээд байгаа хүмүүс удаа шүү. Тэгэхээр та ер нь онгодоо хүлээж гинүү зөв шууд хийгээ хийдэг үү?
ер нь бол ингээл жоохон байхдаа бол нөгөө урлагийн үний чи онгод орж ирэхээр хийд юм байна гэж боддог байсан. Гэхдээ том болоод одоо хумсар суугаад төлөвшхийн ирэхэнд хүн бол ялцчгүй ер нь бол юу гэдэг лээ өөрийгөө дайчилж те сандраад өрөөгнө одоо ингээ сахилгаттай байх хэрэгтэй. Сахилгат гэдэг бол хүнийг амжилтанд хүргэх, хүнд үр дүн өгөх хамгийн том зүйл хатах. Яг үнэ. Тийм болох. Гэхдээ хаяа бүр ингээд гараас юм гарахгүй бас байна уу? Байх. Нэг юм шугам татсан ч бараг зураг татсан ч бүр ингээд далигаад идэх ч хаяа бүр ингээд үнэхээр да би тэгстэй гэж бодож байгаа ч ингээд хүн л юм ингээд ядарчулж юм уу те ингээд айз үл ингээд цасмаас орсон өдөр чи хүн чинь бүр ингээд нэг амар яагаад одоо тэгтингээр цасмаас орсон борооны өдөр хүн нөгөө амар юу болт юм байна л та тайван одоо тэр шиврээ ингээд юу тэг бүрхэг одоо өнгө айсанд ингээ хүний сэтгэл юу нэг тайван тогтун болоод ирд юм байна л да. Тэгэл ер нь бүрүнхээр тиймэрхүү үедээ за зүгээр ингээл өөрийгөө амар ачаал гэж боддог. За ганц өтер хурцлтгүй байх нь тий. Зүгээр тэр өдрийг яг тэгэл нозооруулаа сайхан амар спич гэсэн тэгт юм уу. Тэр нь бараг дээр. Угаасаа хүчлээд юм гарахгүй хаад яах юм бэ гэдэг чинь тий. Ер нь цаашдын зорилго байгалжин гэвд юу байна? Бас нэг сонирхоод үзчихий, бас хийгээд үзчихий, арай нэг өөр төрөлч гэдэг юм уу тий. Эсвэл бүр ирээдүйд бас нэг үзмээр байдаг тийм төрөл бас байна уу? Зургийн уран бүтээлийн хувьд. Байгаа. Ерөнхийдөө бол маш том мөрөөдөлтэй л дөө. Гэтэ яг мөрөөдөлтэй өрх юм тул жоохон надад мэрэгжлийн мэдлэг боловсрал маш их хэрэгтэй болоод байгаа. Тэгээд эхлээд төгжүүлэлтээ хийж байгаа. Тэгээд тэр төвшөндөө очихороо би тэр мөрөөдлөө биелүүлэе гэж боддог. Тэгээд ерөнхийдөө бол урлагаар дамжуулж одоо Монголын гэр бүлийн харилцаа тий хүний хөгжил одоо ер нь бол улс орон ингээл нөгөө жижиг нэгжээсээ харилцаа сэтгүүнээсээ эхэлж ерөнхийдөө өгч гээд байгаа шүү дээ. Тэр зүйл дээр л ер нь анхаарч гоё нэг юм төлөвлөсөн байгаа. Тэгээд тэрнээ өөрхийн тулд хичээнэ. Уран бүтээлч чинь хэлж чадахгүй шүү дээ. Яг юу гэдгийг нооц авахгүй өөр хүн хэлж чинь тий. Тэгэл мэднээр гаргамааргүй санагдаад байна да. За яах вэ? Маш гоё сонирхолтой байлаа. Тэгээ юу юм бол хэдүүлээ бас магадгүй нэг хугацаанд цаг нь ирэхэд бас харахаа гэж найдаж байна. Тэгээд маш гоё уран бүтээл хийдэг шүү байгалж байгаа. Тэгээд харахад их таатай байдаг. Тэгээ бүр апмарт санагддаг. Тэгээд нэг цаг нь ирэхээр тий тайминг гэдэг шиг болохоор худалдаа авалт хийх баха гэж бодож байна. Тэгээд ирээдүйн ажил ус гэр бүлд нь хамгийн сайхан эрүүл энхийг хүсье. За үнэхээр их баярлалаа. Тэгээд намайг одоо сонирхож оролцуулсанд маш их баярлалаа. Тэгээд за үнэхээр сайхан өдөр байна. Бүгдээ энэ өдрийг сайхан өнгөрүүлээрээ үзэгчтэй гэж хэлье. За маш их баярлалаа. За өдрийг сайхан өнгөрүүлээрээ. За